За хүндэт улсын хурлын гишүүн танаа гинэ би нэг юм лээ. Дэлхийн нийтээр жил бүр 10 дугаар сарыг Хүүхний хавдраас урьдчилан сэргийлэх сар болгон тэмдэглэж олон нийт ард иргэдийн Хүүхний хавдрын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах болон Хүүхний орд хавдрын эсрэг даван туулагчдын тэмцэлд итгэл найдвар, хүч чадал, эв нэгдлийг илэрхийлэх сар болгон тэмдэглэдэг боломжтой гэж. Одоо 10 сар шүү дээ, тий. Энэхүү дэлхийд дахинд өрнөж буй санаачлаг аяны хүрээнд олон улсад төрийн болон хувийн хвшлийн байгууллагууд хамтран Хүүхний хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж олон нийтийн анхаарлыг татах арга хэмжээг хамтран зохион байгуулан өрнүүлдэг билээ. Бид энэхүү санаачлагыг Монгол улсаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, төр хувийн хвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн асуудал, тэр дундаа олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, олон нийтийн анхаарлыг Хүүхний орд хавдрын асуудалд хандуулахад зорилго тавин ажиллаж байна. Хүүхний орд хавдар нь дэлхийд даяар эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог хавдрын 1-р ордог бол манай улсын хувьд хавдрын өвчлөлийн 4-р байранд бичигддэг. Монгол улсын хэмжээнд Хүүхний орд хавдраар онцлогдсон эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь өвчний хожуу шатандаа онцлогдож, 40 гаруй хувь нь онцлогдсноосоо хойш 5 буюу түүнээс бага жил амьдарч байна гэсэн харамсалтай статистик байдаг. Энэ нь олон нийтэд Хүүхний орд хавдрын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм а. Ягаан тууз нь Хүүхний орд хавдрын эсрэг тэмцэлд итгэл найдвар, хүч чадал, эв нэгдлийг илэрхийлэх дэлхийн нийтийн бэлэг тэмдэг бөгөөд ягаан тууз зөвхөн Хүүхний орд хавдрын эсрэг тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэж даван туулагчдын тууштай байдал, тэсвэр хатуужлыг хүндэтгэх хүчтэй илэрхийлэл болдог тул таныг энэхүү аянд нэгдэж ягаан тууз зүгийг уриалж байна гэд. Тэгээ Хүүхний хавдрын ийм сар байгаа байхгүй. За одоо би энийг ингээд бүх гишүүдтэй ингээд өгөхөөр бэлтэж байгаа. Энэ тэмдгийг 10 сард дуустал чадвалтай зүгээрээ гэсэн ийм уриалгыг гаргаж байна. Окей. Хүүхний хавдрын охтуудаа хамгаалсан, эмэгтэйчүүдээ хамгаалаад. Гэхдээ яг Хүүхний хавдар эрчүүд ч гэсэн тохиолддог. Гэхдээ олон хүний амь насыг авч байгаа энэ асуудал дээр бас ядаж дуу хоолой үзэл санаагаа нэгтгэе. Баярлалаа.